Амрыг хэрэг үзэгчтэй ярилцах цаг эхэлж байна. Энэ удаагийн дугаарт зөрчлийн хэрэг бүртгэх газрын ахлах байцаагч цагдаагийн хушууч Саруул зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл өгөхөөр хүрэлцэн ирсэн байна. Таны энэ өдрийн амрыг ирээ. За таны амрыг ирээ. Цагдаагийн ерөнхий газрын зөрчлийн хэрэг бүртгэх газар ер нь хизээ байгуулагдсан, ямар чиг үүрэгтэй ажилтیں۔ Бас байгуулагдаад удааг байгаа болохоор иргэд маань бас яг мэдээлэх байгаа шүү дээ. Тэгэхээр энэ газрын талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. За Монгол Улсын их хурлаас 2017 онд зөрчлийн тухай хууль болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэлэлцэн баталж, за мөн оны 7 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. За зөрчлийн тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдөр хүртэл 5 жилийн хугацаа ингээд өнгөрөөд байна. За зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль 32 байгууллагын 216 орчим нэгж хамаарах 11,000 орчим эрх бүхий албан тушаалтнууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаг байна. Энэ нь бол зөвхөн дан цагдаагийн байгууллага гэхгүй тухайлбал хил хамгаалах ерөнхий газар, онцгой байдлын алба, мэрэгжлийн хэлтийн байгууллага, гайлийн байгууллага, мэтчлийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаг. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш ер нь тухайн жилдээ бүртгэгдсэн нийт зөрчлийн 92 орчим хувийг цагдаагийн байгууллага шалган шийдвэрлэдэг гэсэн статистик тоо мэдээ байдаг. За түүнчлээ 2019-оос 2020 онд цагдаагийн байгууллагын нийт хүлээн авсан гомдлон мэдээллийн 73.3%-ийг зөрчлийн шинжтэй гомдлон мэдээлэл эзэлсэн. За дээрх нөхцөл байдалд дүн шинжилгээ судалгаа эзэлсэний үр дүнд цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 2 сарын 23-ны А.Д. 51 дугаартай тушаалаар за хариалах чиг үүргийн өрөөнд зөрчлийн хэрэг бүртгэх газрыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар хэлцүүдэд зөрчлийн хэрэг бүртгэх тасгийг байгуулж за бүтэц оронтойг баталсан. Зөрчлийн хэрэг бүртгэх газар нь цагдаагийн байгууллагад хуулиар хариалуулсан зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авах, бүртгэх, за зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, зөрчлөөс өрсөн сэргийлэх, дүн шинжилгээ судалгаа их, за мөн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил арга зүгээр хангах чиглэлээр үйл ажиллагааг явуулж байна өнөөдрийн байдлаар. Зөрчлийн хууль батлагдаад бас нэлээдгүй удлаа. Энэ хуулийн яг үүрэг нь юу вэ? Иргэд болохоор бас зөвхөн иргэдийг бас торгох журмаар энэ хуулийг батллаа гэсэн хардталтай байгаа шүү дээ, тийм. Зөрчил шийтгэл оногдуулах зорилго нь за зөрчил үйлдэхээс өрөлдсөн сэргийлэх, за зөрчил үйлдгэсэн тохиолдолд шийтгэл оногдуулах бол шудраг усыг тогтоох зорчдог байгаа юм. Зөрчил гэмт хэрэг хоёрын ялгаа нь тэгвэл юундаа байд юм бэ? За гэмтрэг зөрчлийн хоёрын ялгаа нь бол нийгэмд учруулж болох хор уршиг, одоо энэ хор уршиг аюулаараа л ялгаатай. За гэмтрэг гэж өөрөө юу хэлэх вэ гэхээр эрүүг хуулийн тусгай анги шийтгэл оногдуулахаар заасан үйлдэлийг сүйтгэх хэлдэг. Зөрчил гэж бол хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн. За зөрчлийн тухай хууль заасан үйлдэлийг сүйтгэх бас зөрчил гэж хэлдэг байгаа. Зөрчилд холбогдож хохирсон иргэд юу н ямар эрх үүрэг эдэлдэг вэ? Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогчид буюу хохирч холбогдогчийн талаар бол зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дээр тодорхой зааж өгсөн байдаг байгаа. За зөрчил холбогдсон шалгаж байгаа тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчилд тухайн холбогдогчийн эрх үүргийг нь одоо ажиллагаа эхлэхээс өмнө тайлбарлаа өгч, сануулж өгч одоо энэ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагддаг байгаа. За өөрийгөө өмгөөлүүлэх хууль зүйн тусалцаа авах хэрэгтэй. Хохирчийн гаргасан мэдээлэлтэй танилцах хэрэгтэй. Эрх бүхий албан тушаалтан за прокурорын шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах хэрэгтэй. За мөн эрх байгаа юм чинь мэдээж үүрэг биш дараа холбогдож эрх бүхий албан тушаалтан шүүх прокурорын дуудснаар хүрэлцэн эрх үүрэгтэй. За үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Бусад оролцогч нарт нөлөөлөхгүй байх үүрэгтэй. Хохирогчийн эрх бол мөн адил ялгаагүй өмгөөлөх авах хэрэгтэй. Юугаараа ялгаатай вэ гэхээр хохирол нөхөн төлөвлөх чиглэлээр хүсэлт гарах одоо эрхтэй байдаг байгаа хохирчийн тал дээр. Иргэдийн хамгийн түгээмэл гаргадаг зөрчил нь ер нь юу гэдэг юм бэ? Иргэдийн дунд ихээр нийтлэг үйлдэж байгаа зөрчил бол олон нийтийн газар зөв бусаар бие авч явах. За энэ зөрчлийн тухай хуулийн 5-1-р зүйлээр заасан байдаг. За энэ төрлийн зөрчил нь 2021 онд 16,338 зөрчил бүртгэгдсэн бол энэ оны эхний 10 сарын байдлаар 74,988 зөрчил болоод өсчихсөн байгаа юм. Энэ бол маш их толдоо. Тэгээ энэ төрлийн зөрчил ихээр бүртгэгдсэн бол иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, за нийтээр дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, соёл төлөвшөөгүй улмаас энэ төрлийн зөрчил гараад байгаа. Энэ төрлийн зөрчилд олон нийтийн газар, гудамж талбайд
нус цэрээ хаях, тамхины шаях, за хоригдсан газар эргэс дурлагуун дааны зүйлээр хэрэглэх зэрэг төрлийн зөрчлүүд багтдаг. За мөн дараагийн ихээр үлдэж байгаа зөрчил бол хүний биед халдах гэдэг зөрчил. Энэ бол зөрчлийн тухай хуулийн 5-3 1-р зүйл дээр зааж өгсөн байдаг. Энэ төрлийн зөрчил 2021 онд 9525 удаа бүртгэгдсэн бол мөн оны энэ оны эхний 10 сарын байдлаар 13803 зөрчил гараад бас өсчихсөн байгаа юм. За энэ төрлийн зөрчил ихээр үлдэж байгаа шалтгаан бол бас л мөн л иргэдэд ухамсар бие биендээ хүндэтгэлгүй харьцаж байгаа одоо энэ шалтгаан нөхцлүүдээс болж үүсэж байгаа. За бусдын биед халдах зөрчил болон хүний эрүүл мэндэд халдшгүй эсрэг байдлын гэмтрэгээс өртсөн сэргийлэх чиглэлээр цагдаагийн ерөнхий газраас үр дүн 1 хором гэдэг нөлөөллийн аяныг зохион байгуулж байсан. За энэ аяны үр дүнд бол тухайн жилдээ хүний биед халдах төрлийн зөрчил болон хүний эрүүл мэндэд халдшгүй байдлын эсрэг гэмтрэг үйлдэгдсэн тоо мэдээ бол эрс баг гарч ирсэн тийм эрг үзүүлэлттэй байдаг. За мөн дараагийн ихээр үйлдэгдэж байгаа зөрчлөөнд гэр бүлийн хүчирхээлтэд тэмцэх тухай хууль зөрчих. Энэ зөрчлийн тухай хуулийн 5-4-р зүйлээр заасан байдаг. За энэ төрлийн зөрчил 2021 онд 9526 зөрчил бүртгэжсэн бол за 2022 оны 10 сарын байдлаар 8441 зөрчил бүртгэгдсэн байна. За ер нь 2 болон түүнээс дээш хүмүүсийн харилцаанд манлайлагч эрх мэдэл гэдэг зүйл яригдаж эхэлдэг. Тэгээ гэр бүлийн айлч харилцаанд бол хин нэг нь манлайлагч байлаа гэд бусдаа хүчирхийлэл үлдэх хэрэгтэй гэсэн үг бол биш. За гэмтрэг зөрчлөөс өртсөн сэргийлэх чиглэлээр дэлхийн айлч орнуудад хууль эрх зүйг бол ашигладаг, хууль эрх зүйн зохицуултыг ашигладаг гэдгийг бол иргэд маань ойлгох нь зүйтэй байгаа. Түрүүнд та бас хэллээ шүү дээ. Иргэдийн хууль эрх зүйн мэдлэг тутамгаас зөрчил маш ихээр үлдэж байна. Мөн өсөх хандлагатай байна гэж байна. Тэгвэл иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр ер нь цагдаагийн байгууллагаас ямар ажил арга хэмжээ зохион байгуулж байна вэ? За цагдаа дутуудан зэргийн анги байгууллагаас энэ оны 11 сарын 10-ны өдрөөс 12 сарын 15-ны өдрийн хугацаанд намайг алгас гэдэг нөлөөллийн аяныг зохион байгуулж байгаа. За энэ аяны маань зорилго нь бол архи дурлагуун дааны хэрэглээг бууруулах, өртсөн сэргийлэх, за иргэдэд эрх зүйн мэдлэг олох зорилгоор тус аяныг хэрэгжүүлж байна. За энэ аяны хүрээнд согтуугаар үлдэгдэх гэмтрэг зөрчлөөс өртсөн сэргийлэх, за иргэдэд эрх зүйн мэдлэг олгох, гэмтрэгээс өртсөн сэргийлэх чиглэлээр иргэд аж ахуй нэгжийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр нь шатараалсан төлөвлөгөөтэй ажлууд зохион байгуулагдаад технээсээ хэрэгжээд явж байна. За тусаянд иргэд маань идэвхтэй хамрагдаж, архи согтууруулах төрлийн ундааны зүйлийн зохисгүй хэрэглэнээс татгалзаж, за өөрийнхөө бие эрүүл мэнд болон хайртай хүмүүсийг гэмтрэг зөрчлийн золиос болохоос өртсөн сэргийлж ажиллахыг уриалж байна. Мэдээлэл өгсөнд баярлалаа. За баярлалаа.